За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд залим эхлэх гэмтгийн гаралт бол дэндүү их боллоо. Энэ төрлийн гэмтгтээ төрийн бодлогын хувьд бол тэмцэх шаардлагатай байна. Тэгээд шийдвэрлэх арга зам гарцын талаар та бүхэнтэй хуульчийн хувьд санал бодлоо одоо хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд өмнө нь бол зээл нэрээр залилдаг байлаа. Виз гаргаж өгнө нэрээр залилдаг байлаа. Гэтэл өнөөдөр залилагчид маань улам төгсрөөд байр захиалгын гэрээ нэрээр залилдаг боллоо. Нэг хүн дунджаар байр захиалт 100 сая төгрөг өгсөн гэж бодоход зүгээр л 10 хүн нь тэрбум, 100 хүн нь одоо 10 тэрбум, 1000 хүн гэдээ бодоход 100 тэрбум төгрөг болсон байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр яаралтай арга хэмжээ авахгүй болохгүй байна. Байр захиалга нэрээр залилж байгаа асуудал чинь нийгэм болохгүй, за эдийн засаг болохгүй, энэ үүнтэй холбоотойгоор гарч иж байгаа одоо хүндрэлтсэн нөхцөл байдал байхгүй. Тэгэхээр төрийн үнэтэйгээ тэмцэхийн тулд залим эхлэх гэмтгийг туссан шалгадаг, ялангуяа энэ байрны асуудлыг шалгадаг, ажлын хэсэг гаргах юм эсвэл тусдаа салбар нэгж байгуулж одоо шийдэх хэрэгтэй байна. Өмнө нь манад ийм туршлага байж байгаа шүү дээ, тий. Хадгалан зээлийн хошооч гэдэг юм уу, эсвэл дампуурсан банктай холбоотой асуудал гэдэг юм уу. Эргүүлэнд бол олон зуун төрлийн гэмтрийг хөөшлөгдсөн. Гэмтрийг тус бүрээр одоо нэгж одоо байгуулад ээж болохгүй нь ойлгомжтой боловч нийгэм тулгараад байгаа ийм онцгой нөхцөл байдал үүссэн үед бол энэ асуудлыг тэр дорн одоо дарахын тулд болиулахын тулд энэ төрлийн гэмтэгтэй тэмцэхийн тулд тусгай нэгж байгуулж болох байхгүй. Төсөө мөрдөн байцаах газрын харьяанд бол тусдаа нэгж байгуулж энэ дүүргүүдэд шалгаж байгаа хэрэгүүдийг нэгтгэж шалгаасаа гэж бодож байна. За энэ төрлийн гэмтэгтэй шалгах гэд бас одоо манай хууль дүрм журм бол их саад болж байна. За үүнийг бол одоо өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал энд нэг хууль цугцааны асуудал байна. За процессын ажиллагааны хувьд гаргах хүсэлт гомдол, дээд шатанд гаргах хүсэлт одоо 3 хоног 7 хоног гэх мэтлэнгийн гомдол гаргах боломжоор хангахгүй одоо ийм хууль дүрмүүд байна. За мөн түншлэлийн өгдөг юм нэг шийдсэн асуудлыг дахин шийдэхгүй ч гэдэг юм. Эсвэл дээд шатны прокурорын шийдсэн шийдвэрийг доод шатны одоо прокурор өөрчилж болохгүй ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгийн одоо дүрм журмууд байх юм аа. Эцсийн дүндээ энэ хуулийн байгууллагууд чинь иргэний зөрчигдсөн эрх хэрэгчлөөг хангах, тийм ээ, хохирсон хохирлыг одоо барагдуулахад үүн чиглэгдсэн байгууллага болохоос биш цаг үртгүүлж цалин авах гэж байгаа. Эсвэл аливаа нэг асуудлыг хугацаа дууссан гэдгээр хаах нь бол гол асуудал биш гэж би бодож байна. Энэ төрлийн гэмтгийн гаралт ихсэнтэй холбоотойгоор одоо мөрдөгчнөр ажлын ачаалаасаа хамаардаг юм уу, эсвэл мэдлэг чадвараасаа болдог юм уу одоо мөрдөхгүй байна. Тухайлбал шинэ Говьсөнбөр аймагт нэг гарсан асуудал надад бас ханцалдаа хохирогч гээд жонш нийлүүлнэ. За би бол өчнөө олон жоншны уурхайтай. За манад бол жонш ухдаг. За мөнгөө өгчих гэж хэлээд мөнгөний авчдаг. Тухаасаа өмнө дээж үзүүлдэг. Ачаад ирсэн бараа нь анх үзүүлсэн дээжнээс өөр байдаг. За ингээд өгсөн мөнгөө буцааж авъя гэдэг боломжгүй байна гэдэг. Би өнөөдөр одоо 2 богоо ачуулчлаа, 5 богоо ачуулчлаа. За авах гэж байгаа хүн нь мөнгө өгөх нь алга байна, гадаад явцсан байна ч гэх юм уу. За дансаар одоо Монгол Улсаас одоо мөнгө орж ирээгүй байна, ирэх гэж байна. Эсвэл 100 сая төгрөг ороод ирлээ. Эсвэл захирал нь өвчтэй байна. Гэх мэтлэнгийн шалтгаан хэлээд тодорхой хугацаа өнгөрдөг. За энэ бүх хэлсэн зүйлүүд нь бүгдээрээ худлаа байдаг. Цагдаагийн байгууллага гомд гарахаар прокурор сүүнийг энэ иргэний асуудал байна гэж хаачдаг. Гэтэл хуулиндаа нөгөө нөхдүүд ямар мэдүүлэг өгсөн яасан эснийг одоо шалгах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл эрүүгүй эргийг одоо хаасан эсвэл шилжүүлсэн тохиолдолд хэргийн материалтай танилцуулна гэж байгаа болохоос биш гомдлын материалтай танилцуулна гэж байдаггүй. Үгээр ингээд хаачдаг. За ингэнгүүт нь энэ асуудлаар нөхрийн гомдол гаргана. Өөрөөр хэлбэл тэр мөнгө нөхрийнх нь мөнгө байсан, нөхрийнх нь данснаас гарсан байдаг. За эхнэр нь тухайн үедээ санаа зовсондоо өргөдөл гаргацсан байсан. За ингээд эхнэрийнх нь гомдол хаагдсангууд нөхрийн гомдол гаргахаар юу гэж хариулдаг вэхээр дээд шатны прокурор үүнийг татж хянаад хэрэгсгүй болгосон. За нэгэн шийдсэн асуудлыг дахин шийдэхгүй дээд шатны прокурорын шийдвэрийг одоо өөрчлөх боломжгүй гэдгийг бол ерөнхий прокурор хэлж байгаа. Энэн дээр бол би аймгийн ерөнхий прокурорыг буруутгахгүй байна. Зүгээр ийм дүрм журм байгаа бол энийг өөрчлөө. Нөгөө иргэнийхээ төлөө явах хэрэгтэй болохоос биш одоо юу гэдэг нь хэн нэгэн одоо албан тушаалыг гаргасан дүрм журм гэдгээр одоо асуудлыг шийдэх ёсгүй л гэж хэлэх гэж байгаа. Гэтэл гомдол гаргасан. За гомдолтой холбоотойгоор өмнөх материал нь татагдж ирсэн. За материалаас нь яг зүгээр асууж лавлаад үзэхэд мөрдөгч ажиллагаа хийгээгүй л байгаа байхгүй. Нэг чинь шалгах гэдэг амархан шүү дээ. Үнэхээр тэр хүний нэр дээр лавлгаа өглөө ашигт малтмал руу явууллаа. Үнэхээр уурхай байд юм уу? Мэдээж байхгүй л байхгүй юу. Тэр хүн 2 богоон, 5 богоон одоо ачуул заргасан үний юм уу? Галийн ерөнхий газар явуулаад шалгачихгүй юу? Ингээл болоо. Нөгөө мөнгө өгөх гэж байгаа хүн гадаад байсан үний юм үгүй юм уу?
шалгачихгүй юу? Захирал нь өвчтэй байсан юм үгүй юм уу? Тэр захирлын дансаар 100 сая төгрөг одоо орж ирсэн юм үгүй юм уу? Гэхдээ дансны хулгыг аваад шалгачихгүй. Хэрвээ үнэхээр байсан бол магадгүй энэ иргэний асуудал тийм ээ юу гэдэг цагдаад өгсөн болгон хэрэг болох ёстой биш бүх хэрэг залилан болох ёстой биш байхгүй юу хэрвээ сая хилдэг нөхцөл байдлууд байхгүй байх юм бол худлаа байх юм бол эн чинь анханасаа өгөх зорилгогүйгээр одоо авсан мөнгө биш энэ иргэний харилцаа биш байгаа байхгүй тэгэхээр энэ чинь мөрдөгч явж шалгахгүй байна за иргэд иймэрхүү асуудал холбогдсон бол одоо хуульчаас хууль зүйн зөвлөгөө бас авах хэрэгтэй байна энийг аваагүй улмаас хохирж байгаа тохиолдол одоо зөндөө байна тухайлбал сая над дээр бас нэг хүн ирсэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга дээр гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан байгаа. Тэгээ мөнгө авсан байгаа. Нэлээд олон зуун сая төгрөг мөнгө авцсан. Авангуудаа нөгөө анх ярьжсэн, хэлжсэн гэрийн заасан нөхцөл байдлууд бүгд байхгүй. Хүн авах өмнөс цагдаагийн байгууллагт гомдол гаргасан. Гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй мөнгө аваад алга болсон нөхрийг эрен сурвалжиж олж тогтоон. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилгыг удаашруулж цалцааж байгаа энэ үйлдэлийг тасан зогсоож өгөөч гэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж одоо цагдаа өргөдлийг хүлээж авлаа. Нөгөө хүнтэй уулзлаа. Прокурор шилжүүлээ. Прокурор иргэний хэцүү харилцаа байна гэж хаацсан. Гэтэл уг асуудал тийм байгаагүй байхгүй юу? Тэр юу гэхээр бас л одоо худлаа хайрсан, хуурсан зөндөө асуудал байсан. За мөн түнчлэн гомдол гаргах эрх бүхий субъект биш байсан, хохирогч нь биш байсан. За яг хөө тэгээд энэ асуудлаар би Баянгол дүүргийн ерөнхий прокурорт хандсан. За ерөнхий прокурор бол одоо гомдлоор бүртгэж яваа шалгаж байгаа. Эндээс юу хэлэх гээд байгаа юм гэхээр иргэд өвдөхөөр эмчид үзүүлэхгүй эм авч уудаг. За үүний улмаас өвчнөө хөндрүүллээ гэдэг шиг за хууль зүйн асуудал тулгархад иргэд хуульч сандахгүйгээр явснаас болоод нөгөө зөлчигдсөн эрхээ сэргийлж чадахгүй хохирсон хохирлоо одоо барагдуулж чадахгүй ийм нөхцөл байдал үүсээд байна.